1923 оны төгсгөлөөр Гитлер өөрт нь Германы төрийн эрхийг авах боломж нэгдэж байна гэж үзсэн. Түүний нэр хүнд улам өсөж, түүнийг дэмжигч дагалдагчдын тоо нэмэгдэн Веймарын бүгд наримт улс бутран унахтаа тулсан байсан. Мөнгөний ханшны хит уналт болж германчууд руур мужийн Француудад эзлүүлсэндээ туйлын гомдолтой байсан. Ингээ ард иргэд нацистуудыг дэмжиж байсан төдийгүй улс төрийн томоохон зүтгэлтнүүд ч тэднийг дэмжиж эхэлсэн байна. Энэ баруун талд байгаа хүний зураг бол генерал Людендорф. За бид өмнө нь түүний тухай дурдж байсан. Тэр бол нөгөө их нутгаасаа урвсан гэх онолд итгэгчдийн нэг тэрээр 11-р сарын гэмт хэрэгтнүүд гэгдэх бүлэг этгээдүүд 10-11 сарын хосголоор төрийн эрхийг гартаа авч биднийг мэхлээгүй бол бид дэлхийн 1-р занд ялагдахгүй байсан гэж үздэг байсан. За энэ хүн сүүлдээ Гитлерийг дэмждэг болж л дээ. Ингээд 1922 онд Муссолини засгийн газрынхаа эрхийг гартаа авсан нь Гитлерт жинхэнэ ихтгэл найдварыг төрүүлж эхэлсэн байгаа. Ингээд 11 сарын үед Гитлер өөрт нь төрийн эрхийг авах боломж гарч ирлээ гэж үзсэн. Үүнийг хийх арга нь Бавар мужийн засгийн газрын тэргүүнүүд болох 3 хүний хулгайлж эрх мэдлийг нь гартаа авах гэж үзсэн. Дараа нь Бавар муж төдийгүй улс орныг нийтдэн захирах боломжтой болно гэж тэр бодсон. Ингээд 1923 оны 11 сард Баварыг захирагч нөгөө 3 этгээд болон мужийн хэдэн мянган албан тушаалтнууд Мюнхний шар арганы ордон цугларсан байгаа. Гитлер яг энэ үеийг ашиглах зүйтэй гэж үзээд ингээд энд тэрээр шар арганы ордны төрийн эргэлтгчийг хийсэн. За үүнийг Бирхол Пуч гэж нэрлэдэг. Пуч гэдэг нь Coup d'État буюу төрийн эргэлт гэсэн утгатай. Ингээд Гитлер болон түүний удирсан нацистууд намынхаа дайралтын цэргүүд гэгдэх хагас цэрэгчсэн бүлгийн хүчээр засгийн газрын гишүүдийн цугларсан байсан шар арганы ордон руу дайран орж буслан хаалсан. За Гитлер ордонд орж ирээд тайзан дээр гарч агаарт 2 удаа хий буудаад ховсгол эхэлж байна. Энэ бол зөвхөн эхлэл шүү гэж хэлсэн байгаа. Ингээд Баварын 3 тэргуунд буу тулгаж нацист нам болон Гитлерийн хийж байгаа төрийн эргэлтийг хүлээн зөвшөөрч хамтарч байна гэж хүчээр хэлүүлсэн байна. Гэвч байдал жаахан замраагүй болж эхэлжэлтэй Гитлерийг гадаа болж байгаа асуудлыг зохицуулахаар оролдох хооронд нөгөө барьцаалах гэж байсан чухал хүмүүсийг нь хин нэгэнд тавиад явуулчихсан. Ингээд нацистуудын дундаж тэр засгийн газрын гишүүдийн дундаж тэр замраагүй байдал үүсэж маргааш өглөө болтол үргэлжилсэн. Маргааш өглөө нь Гитлер болон генерал Людендорф нарын дагалдагчид Мюнхний төв рүү маршлан очихоор шийдсэн байна. За энэ бүх үйл явдал Бавар мужийн Мюнхен хотод болж байсан. Ингээд тэд жагсан очих үед өөдөөс нь засгийн газрын цэргүүд тулгарсан байгаа. Аль талаас эхлээд буцсан тодорхойгүй ч талууд харилцан буудалцаж нацистуудаас 14-өөс 15 хүн амь өргөцсөн. Дараагийн хэдэн өдрүүдэд хид хідэн цагдаа засгийн газрын цэргүүд буудалцаанд амь өргөцсөн. Үүний дараа Гитлерийг баривчилсан. За түүнийг 1924 оны ихэр шүүж шоронд хорих ял оноосон байгаа. Ийхүү түүний санаа бүтлгүүцсэн. Гэвч тэрээр шоронд орсон хойно үзэл бодлоосоо ухарсангүй харин түүнийг улам хөгжүүлсэн байна. 1924 оны сүүлийн 9 сар орчмыг тэрээр шоронд хоригдож өнгөрүүлсэн. За 1924 онд шоронд байх хугацаанд тэрээр өөрийн намтар болон өөрийн үзэл баримтлалыг илэрхийлсэн Mein Kampf буюу миний тэмцэл гэсэн номоо бичсэн. За энэ номыг олон улс оронд хориглосон байдаг ч Америкийн нэгдсэн улсад огт хориглоогүй. Энэ номыг уншихад нэлээд сонирхолтой гэж бол хэлж болно. Учир нь уг номыг уншихснаар нэг талаас Гитлерийн үзэл бодол ямар гаж самуурсан байсан болохыг олж мэдэж болохоос гадна түүний харилцааны гайхамшигтай чадвартай хүн байсныг нь бас таньж болох юм. Гитлерийн тухай ярихаас өмнө цоо ширтэх ширүүн харцыг нь түүнийг илтгэлээ тавих үед хүмүүс хэрхэн анхаардаг байсныг нь дуртхан зүйтэй. Түүний энэ илтгэх уран чадвар нь бичсэн номноос нь хүртэл харагддаг. За та нар интернетээр Mein Kampf гэж хайгаад номыг нь бүхлээр нь үзэх боломжтой. Энэ ном нэг талаасаа их гайхалтай бичигдсэн, нөгөө талаасаа самруулсан буруу үзэл бодлын тод жишээ. Би энэ номноос бяцхан ишлэл авъя л та. Энэ ишлэл Гитлерийн бодлоор Герман улсын доройтсон шалтгаан түүний гажигтай самун үзлийн дагуу доройтлыг засах шийдлүүдийг бичсэн байгаа. Германы мөхтийн олон шалтгааныг бүгдийг дурдсан гэж үзээд хамгийн чухал шийдвэрлэх шалтгааныг нь нэрлэе гэвэл үндэстний асуудлыг хүлээн зөвшөөрч чадаагүй явдал гэж хэлнэ. Ялангуяа еврейчүүдийн аюул занлыг олж хараагүй явдал юм.
Үүгээрээ Гитлер өөр тохиолдсон болон улсдаа тохиолдсон бүхий л хүндрэл бэрхшээлийг үндэсний асуудлаас буюу еврейчүүдээс болсон гэж үзэж байгаагаа хэлж байгаа. 1918 оны 8 сарын бидний ялагдлууд уг нь хүүхдийн тоглоом л гэсэн үг. Энэ ялагдлуудыг бидний ялтуудтай зөөрлөхийн аргагүй. Энэ ялагдлууд манай улсад мөхөл авчраагүй хэдий ч ямар ч ард түмнийг оршин тогтнох чадвартай болгож байдаг ард түмний улс төр ёс суртахууны зүүн бэлхийг олон 10 жилийн турш биднээс хулгайлж системтэйгээр ялагдалд аваачсан тэр хүмүүсийн буруутай үйлдэлээс болсон юм аа. За түүний ийхүү бичснээр Германы нийгмийг мөхөлд хүргэх болсон шалтгаан нь олон 10 жилийн туршид Германы ард түмэн өөр үндэстэнтэй холилдон буртаглагдсан явдал гэж байгаа юм. Ингэж цус холилдоогүй байсан бол дайны ялаглыг бид хүүхдийн тоглоом шиг л даваад гарах байсан. Өмнөх Рейхийн үед энэ дэлхийн оршин тогтнож байгаа үндсэн шалтгаан болсон үндэс угсаагаа цэвэр байлгах асуудлыг манай улс үл тоомсорлон орхигдуулсан том алдаа юм а гэж хэлсэн байна. Гитлерийн үзэл бодол нь үндэс угсаагаараа ялгуурлан гадуурхсан шинжтэй Герман улсад нүүрлсэн бүх асуудал бэрхшээлүүдийг үндэсний цус цэвэр бус байдлаас болсон гэж үзэж байгаа нь харагдаж байна. Энэ нь явандаа хүн төрөлхтний түүхийн хамгийн цус асгаруулсан хэцүү муухай үед хүргэснийг бид дараагийн видео хичээлээр үзэх болно.